За зоригийн хувьд бол яг тэр Батүлтэй холбоотой юм билээ. Тэгээд сая шүүгчнүүдийг шудраг бус шийдэж тэр хамаагүй тэр залуучуудыг би алсан гэж бодохгүй байгаа. 10 эдтэй хүүхдүүдээ зоригийг алах гал тэнд яг гэж алах гэдэг явах юм. Тэр зоригч үүс шүүх хурлуудтай гэрчи итгээдгүй шүүх хурлаа хурлаж байна. Хаалттай хийж байна. Тэр дээрээс захиалгатай хийж байгаа байхгүй бүх. За эндээс харуул зоригийг алсан алуурчт нь Суднамдаржа Амгаланбаатар чимгээ 3 биш байж болох ажээ. Харин тэдний зоригоос гадна ахаад 4 хүн тааж алсан хэрэгт буруутгаж байгаа. Зориг агшныг алагдах үед эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан шаабар энэ хэргийн явцад нийт 16 хүн өгсөн хэмээн мэдэгдсэн байдаг. Өнгөрсөн жил Мань Батүл бараг бүтэн сар шахам намайг хэлс хэрэгт ялдагдагчаар татчихлаа хэмээн гонгнож байсан ч харин одоо өгсөн мэт чимээгүй байгаа нь юуны учир вэ? Гэмт хэрэгт гарцаагүй холбоотой нь үнэн болоод ирвэз. Харин энэ хэрэгтэй холбоотойгоор амиа алдсан 16 хүний өгөл Батүлтэй холбоотой юу гэсэн асуулт урган гарнаа да. Нэгэнтэл Батүл энэ хэрэгт холбоотой болохоор тэдгээр 16 хүний амиа алдсан хэрэг Батүлтэй шууд буюу шууд усаар гарцаагүй холбогдно. Тэгэхээр Батүлийн гар цустай болж таарав. Гэвч тэрээр өмнөөсөө 3 хүн золионд явуулаад өөрөө сугарч үлдлээ. Бас ч хөө офшор данстай олигарх болж амьдсан гэж байгаа. Монголд шудраг үнэн гэж юм ер нь байна уу? Батүлийг хэрэгээс улан авч үлдэхийн тулд 16 хүн амиа алдаж, 3 хүн шоронд хэлсээр чихэгдэж, 18 жилийн турш цагдаа тагнуулынхан энэ хэргийг боловсруулахын тулд ажилласан болж таарав. Энэ арайч гэнэ.